Тэгээд өнөөдрийн манай дугаарт жүжигч Алтан ууя буюу Залууг ах маань орох гэж байна. Тэгээд найзтай уулзсан гэсэн одоо бүгд явцгаая. Сайн байна уу? Ганда. За ингээд байгаазар цаавал олж ирэх юм тийм. урилгач алтан усаар гардууж байна. Яа. За сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн ямар хөвж байна? Бэлэгт сайн өдөр өөрийг чинь бид зорж ирлээ. Хаанаас нь ч харсан бидний ах халахын сайхан ир таныг хөө яхаа нэвтрүүлгийн хүндэт башнаар болж байна. Хөө яхаа нэвтрүүлгийн огтоос. За ийм гой урилга авсан юм байна. Тэгээ надраа хизээ хаана идэх вэ? За. За баяртай. Баяртай. Удахгүй зайха. Баяртай. Манай нэвтрүүлэг хаа сентолоор хэлдэг. Гараар идэх чи. Тэр анзаарна. Таах ихээс өмнө тангараг хөрөх хэвээр. За. За, гараа ингэ. За, хөөийнхаа нэвтрүүлгийн оролцогч Алтан хой бий. Дайл юм уу? Аха. Хөө яхаа нэвтрүүлгийн оролцогч Алтан ууяг би. Хөтлөгчийн дөрөв охинтой. Хөтлөгч дөрөв охинтой. Хөгжилтэй яриа өрнүүлж. Ямар ч асуултанд худал хэлэхгүй. Юу ч болсон уурлахгүй. Ямар ч шийдэглийг биелүүлнэ гэдгээ. Тангаруулж байна. Үзэж тарж өсөрч наалдахдаа би бэлэн. Үзэж таарч өрсөж наалдахдаа би билээ. За бид нар ч гэсэн Ямар ч билээ. үс бодсон юу амлаач аа. Та амлсан бол амлсан шүү. За. Таны бодлоор хайр гэж юу нь юу вэ? Эрэгтэй битүүр хоёр хүний хооронд хайр байхгүйсэн бол хоорондоо ямар ч мэдээж хүндлэлгүй тэгэл юмдггүй амар том амин хуваа хичээсэн. Ер нь яг одоогийн шиг юм гоё орчин бол байхгүй л ахсан баг тий. Зөвхөн өвлөлмө үлдэх хэмнэлт нэг одоо зарим нэг амар их харгас одоо уламжлалтай газрууд үүдэн шүү дээ. Булааж авчирч яачаал ингээл хитэн чихнэртэй бол тиймэрхүү нэг утга учиргүй л ахсан. Тэгээ хайр байдаг учраас энэ амьдрал айгүй гоё. Хүнийг нөө зоригтой одоо юу гэдэг хайрч бас айгүй олон төрөл үүдэг гэдэг юм лээ шүү дээ. Одоо анх одоо эмэгтэй хоёр хүн гээ би нэг хайрлсан сүнхтэй болсноо дахиад хайр нэмэгдээл ингэ яваад байдаг тий. Үгүй хаа. Наа миний зүрх. Та ер нь найз охинтой юм уу? Ариг та нартай 100 байхдаа л яг анх нэвтрүүлэгт ороод яг энэ асуултнаар л тэр тухайн үед ч амар тийм бардан байж. Нэг ганц биш дээ. Тэр ингээл явдаг ус. Одоо яг бол одоо ганц би байгаа. Тий. Яг тэр үед одоо их бардан мэлдэг байсан бол одоо л жоохон тийм айгу хэцүү хэлдэг болсон. Миний жоохон эмзэг сэдв болчиход байгаа. Та тэгэхээр настай гэсэн үг үү? Санагдаад. За одоо тэгэл амарсан юм байна шүү дээ. Одоо уучаа шүү дээ. Тэгээ би хүмүүс нэг амар жоохон гэж хардсан юм аа тэгэл 25 6 дүнслэр дандаа чийл гэдэг чинь. Та нар нэг ахаа гэсэн баярлаа. Тарианы боён. Та ингээл ер нь л ганц бий гэж штэ тий. Тэгээд та тэгвэл яг хайр гэдэг мэдрэмжийг хамгийн анх хизээ авч ирсэн бэ? 7 дугаар ангид би тэр нөгөө ангийнхаа охинтой өргөжсэн байхгүй. Тэр 2 жил баг 3 жил өргөсөн юм аа тэгээ. Одоо Ромео Жулетагийн зохиол гардаг штэ. Ромео Жулета дөнгөж 14 настай байдаг. Ромео бол 17 таа баха. Тэгээ яг тэр хоёртой яг хайр бол хамгийн яг ямар ч одоо тийм зүрхэн дүүрэн ухаанаараа биш бүхэн зөвхөн зүрх сэтгэлээрээ хайрлаж дуралдаг үе болоод зөвхөн тэр 20-с дотогш наснд байдаг гэж би боддیں۔ Тэгэхээр яг миний яг хайр тэр 7 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл байсан тэр үеийг би яг хайр гэдэгт итгэдэг байхгүй. Яагаад тэгэхээр бүр яг зөв дүүлэн нэсдэг байсан.
гэрээсээ тэднийх рүү очих замдаа яг яаж оцсноо ч мэдэхгүй очсон. Ингээ байж тэснийг. Ер нь хайр дурлал гингууд яг хүн болгон тэгээ би эндээ галзуу дурлал өөр хинч яг тийм хүмүүс байгаа мэдээж үүсэхгүй. Гэхдээ та нарын хувьд одоо чинь мэдээж бүх хүн болгон тийм байгаасаа л гэж боддог. Гэтэл амьдрал өөр амар баялаг. Хөөе. Та тэгвэл найз охинтой байхдаа найз охиныгоо хуурч ирсэн үү? Би ингээ тойрлоороо ингээ амар гоё хөөе хаа гэж нэвтрүүлэгтээ ингээ орж юм шиг ийшээ харгана ингээ барилгачдын нэвтрүүлэгт орж юм шиг. За манай барилгач нь ундрал гэсэн тий. За ундралынхаа асуултанд хариулъя. Би ингээ асуултаа марцчихсан шүү дээ. Найз охиныгоо хуурч байсан уу? Найз охиныгоо хуурч байсан уу? Би яг тэр анхны тэр дөндөө хуурж байгаагүй дараагийн яг миний бас нэг одоо 20 хэдэн наснаас гал холон байсан ярьжсэн шүү дээ. Тэр суурж байгаагүй. Тэр үед хуурж исэн гэж байгаа юм байна. Одоо за босод яг тэр хоёр болохоор миний яг одоо хайр ахгүй юу. Тэгээ жинхэнэ одоо хайрлж дурлж асч явсан. Тэгээ тэр үед бол хуурж байгаагүй. Бусдын яриад явах те. Гендерээс болоод магадгүй эмэгтэй хүн арай өнж үйдэг гэж магадгүй. Энэ бол ингээл харагддаг штэ. Ингээл амар ингээл ажил эмэгтэйчүүд нь яагаад чи одоо өр хүүхдтэй мэдхгүй яагаад чи эмэгтэй хүн арай илүү өнж үйдэг. Эмэгтэй хүн яагаад чи нэг жоохон сониуч нэг хүүхдэрэл байгаад байдаг штэ. Одоо нэг 40 хүрсэн нэг хүүхдэж л ярьдаг штэ. Ингээл 40 хүрсэн ч эрэгтэй хүн хүүхд зам байж лээдэг. Цаанаасаа л бөмбөг харахаар ушвилчмаар нэг тийм бөмбөг харахаар ушвилчмаар нэг тийм Jump in the air. За одоо айгуу сайхан өөр юм ярэ. Мэдээж миний хахад краш байгаа зү. За. Тийм зүр сэтгэлгүйтэй байхгүй. За. Тэгэл олонний танил хүн байх уу? Эсвэл зүгээр сайхан юм бихтэй гоё. Тэгвэл олон танд юм уу мэдгүй ямарсан л сайхан юм бихтэй юу? Сайхан юм бихтэй юу? Та гоё ер нь бол тийм би сайхан гэж харсууж байсан надад сайхан шүү дээ. Ха танд одоо тийм юм бихтэй таалагддаг ч юм уу та нэг тийм их гоё тодорхойлт хэлээч. Ингээл одоо яг нэг асал нэг одоо яг ах дүүгийн л юм гэнэ зөрчил өөр үзэл бодол гарч ирнэ л да. Анх бол би мэдээж стал гаднаас нь харна л гэдэг шиг л ингээд бас сүүл рүүгээ ингээд нэг жоохон өөр болоод эхэлдэг те. Үнтэй харилцаж байгаа харилцаа тэгээ бие авч явж байгаа байдал ч гэдэг юм нэг тийм нэг хүний нэг зөвхөн хөөрхөн байхаас илүү нэг амар чухал юм маш их байд юм лээ. Тэр нь болохоор одоо юу гэдэг одоо миний найзуудын дунд ороод ирэхэд ч үгүй юм уу те. Олон хүмүүсийн дунд хэрхэн одоо хүнтэй харилцаж байгаа харилцааж үгүй юм уу. Тэгээ нийгэмд яаж ингэж тэмүүлэлтэй явж юм гэж маш олон өөр зүйлийг хараад эхэлдэг. За одоо ха бүгдээрээ айгүй гоё тоглоом тоглоё. 4 эмэгтэйн зураг харуулна. За. За та тэр эмэгтэйгээс нэг нэгээр нь сонгоно. Тэр сонголтууд нь танд ямар сонголт байгаа вэ гэвэл та нэгэнтэй нь гэрлэнэ, нэгэнтэй нь нэг өдөр болцоонд явна, нэгэнтэй нэг шүнийг хамт өнгөрүүлнэ. За нэгийг нь ална. За. Тадаа. Юу ямар хэцүү бэ? Нэгийг ална гэсэн чи одоо хэнийг аллаа? За. Таны баг он цагийн юм яваад байгаа юм шүү энд ч мөр. Тийм ээ тий. За хамгийн анхных нь эндээс юм уу? Тэр анхных нь л. Хад хэдэн онд лээ? Тусгааслаад тоглосон чинь 10 онд. 10 онд. Бүр анхных нь гэвэл нэг сарны өлөвсийн манай ганццэг ихч драмын театрт байсан. Байна л да. За тэр яг бид нараас арай жоохон. За тийм ээ. Та нар жоохон байж. Би залуу байж. За одоо гэрлээд болцоонд яваад нэг шүнийг хамт өнгөлөөд алаа. Арай гайгүй байсан. байсан. Би шууд алхаас эхлээ бодсон барыг дээр байгаа. За арай. Тоглоом шүү, тоглоом. Тэгээ муухай юм аа. Нэг нь үзүүл бити үзээсэй. За арай тоглоом даадаг юм л. За энэ хоёр бол 3 одоо манай хэн болол золоо бол дүү. Намаа маань бас дүү. За энэ гэрэл чулуу маань дүү, сарнаа бол найз ахгүй. Найзгаа л алах гэдэг. Найз чаас тоглоом даадаг юм аа гэж. За тэгээд ямарсан гэрлэхийг эхлээд хэлчихье. За гэрлэвэл вэ штэ тий. Гэрлэвэл
За номтой гэрэлч. Тэг яа тэр амир тийм илдүүтэй байхгүй юу? Тийм хөөрхөн манай хайртай дүү байгаа. Одоо ээж болсон, аюу мундаг ээж болсон байгаа. За тэгээд гэрлвэл Юу вэ? гэрэлсэн шүү дээ. За ахаа Хоёр гэрэлсэн. Одоо болзоонд явах гэдэг тий. Болзоонд явал за бол ямар хэцүү юм бэ? За болзоонд явал за хинж яах тий. Болзоонд явал арай сонирхолтой нь зааж ойр дул загуу тий анхныхаа гоё киноны талаар яриул. Гэрэлж л та болзоод тэгээд нэг шүнийг хамт өнгөрүүлсэн тий одоо тий. За хоёрхан сонголоо хоёр сонголт үлээ. Бүтэн хоёр үлээ. Энэ дээр нэг тийм юу тийм шүү. Их нэр. Тий. За би яг нэг би ерөөс тэр өөрийнхөө ороогүй сценүүдийг ерөөс мэдгүй байсан байхгүй. Тэгсэн чинь миний зургийг нэг шидээ дээр нь гიშгэж мишгээ золоог хүлнэ ерөөс. Тэгээ нөгөө залуу миний зургаас хогийн савд шиг би тэрийг ерөөсөө мдээгүй. Сүйдгээ өөрөө үзэж за тэгэх юм уу тэгээ. За залуу хүлээд болзоонд сарнаатайгаа явчихтөө. Яа. Яг дахиад саяны 4 сонголтоо хийн. Тэгэхээр дахиад 4 өөр эмэгтэй байгаа. Заа. Юу танихгүй хүмүүс үү? Та тэр зураг нэрээ, хүнийг нэрээ. Зураг битээ хууртаараа заваашаа да. Ийм фэйс. За. Би энэс жоохон бодооч. Гомдош олчил гомдош шүрт гэлж яа. Асаа ихтэй бид түр дэм. та дөр үдтэй энэ зурган дээр бүр амар хөөрхөн байна. Бүр яг солонгос охтууд шиг л харагдаж байна. За тэгээд би штэ тий. Битээ гомдороо дөрвөө. За би эхлээд за нэг өдөр болзоонд явъя гэвэл Наашаал хараад байгаарай. за чамтай болзоонд явъя. Чи зурган дээр бүр амар хөөрхөн гарчжээ. Энэ зургийг харуул шууд хуурдах юм байна. Удлаа тавсан. Хасаарэ. Юу гэж таваа. За чамтай нэг шүнийг өнгөрөө. Яа. Хүүшээ. Яасан бэ? Ойлгомжтой болчлоо шүү дээ. Тэгээд хоёрын нэг нь л одоо өгөх юм биш үү? Яаж юм бэ? Мэдчихэв. Угаасаа тэгээд нэг ойлгохгүй эргээ Жимбэрийн дуун дээр битээр хамт тоглож исэн. Тэгээд тэрэн дээр амьдрч чадаагүй юм чинь чамтай амьдрий, гэрлээ. За тэгээд цаатлын өөрхнөөгөө чи да. Өөрхнөө гэдэг. За. Би хөөрхөн дургу. Нааг тусааслан тоглож явах үед би ганц нэг зураг ухаалаг утас гэж байдаггүй. Тийм байсан. Тэгээд нэг юм ингэж онгоож монголог солонгосын тийм утаснуудаа ганц нэг зураг дарсан байдیں۔ Тэрийгээр нэг хай тавар угаа хийдэг. Тийм л байлаа. Тэгээд Сүүл жоохон ад үзэгдээд байсан уу? Одоо бүр үзэхгүй шүү дээ намайг юусэн. Жоохон. Одоо тэгэл сая энэ бүтээн амьдрал кинонд тоглоод одоо надаас илүү баг миний хөмсөг одолсон. Би бүр 10 жил ногоосоо гурвалжин гээл доогддог очилдог байсан байхгүй. Тэгээд би чинь тэгэл тэрийгэ тоодогчгүй ерөөсөө тэгэл явдаг байсан. Юм болохоор нэг жоохон эмоц гарангууд бас гээд явчихсан. Тэгэл би тэрийг ингээд явандаа ингээд нэг жоохон засч масчих гал ингээд толь молин тараал. Янз бүр гэсэн чинь дураагч ийм билээ. Би нөгөө давхраагүй гэсэн чинь одоо ингээд нэгд нүдэнд ингээд 10 тусааслан тоглож байхад ингээд давхраа гарцсан байхгүй юу? Уул нь тэрэн дээр яг үзэх юм бол хоёлоо давхраагүй байсан. Яг төслийн ангиудаар ингээд давхраатай болцсон гэсэн чинь яасан гэсэн чинь тэр нь усан таарахгүй. Тэр нөө зэрэг анги тэгээ би 7 хоног сур арваад тэгээд давхраад болчихгүй. Тэрс арилууг шүү дээ. Одоо ингээ 10 жил давхраатай явж нэг нүдэндээ. Тэгсэн чинь нөгөө нүдэндээ би ингээ автоматар ингээ давхраа яа штэ. Тэг ингээ яач эмоц гаргасан миний өмсгөөс хөдөлдгүү. Тэгэхээр би давхраагүй нь л миний тэр гурвалжин өмсгөний л шалтгаан юм бэл. Тэн давхраа байгаа юм уу? Нэг ярьж байгаа. Нэг нүдэнд байгаа. Сайн хараач нүдэрээ. Би нөгөө гурвалжингийн гүүрэн дээр нэг юу яасан штэ нэг байрны засвар хийх гэх нөө амжиргаа цаавнаад тэгээ барилгын материалын нэг барилгын материалаа ачицсан. Тэгээд ингээд ингээд дуулж муулаад ингээд фан бичлэг өөрийнхөө юун дээр пэйж дээр оруулсан байхгүй юу? Жүжигч алтай гэсэн пэйж дээр оруулаад. Тэгсэн чинь тэрэн дээр нэг хүн саяхан нэг сэтгэл өвчсөн юмсэн. Үлээ гурвалжин хөмсгтөө гурвалжингийн гүүрээр яваад бүтээн амьдрал дээр нөгөө хоёр хүүхнүүдтэйгээ бас гурвалжин амьдралтай, гурвалжин өмсгтэй, гурвалжингийн гүүрэн дээр явсан
Миний найз 3 эрдний юу юм аа чи нэг хогийн биз дээ тэрийг араар саваад байна. Ямар хөө кино сонирхдаг вэ? Би ер нь бол тийм ер нь жоохон real талтай ер нь гоё бодит амьдрал талтай тийм амьдралд ойрхон тийм жанрын ерөн сэтгэлтэй дуртай. Би тийм арай өөрийгөө арай өөр төрөлдөс үзмэр санагддаг бас. Ахаа. Байдаг. Ямар дүр тоглохыг хүсдэг? Уршаал ондоо. Өөрөөсөө шал өөр. Ондоо. Та тэгвэл ямар хүн юм? Би ч юм бол яг амьдрал дээр бол одоо юу гэдэг найз нөхдийнхээ хажууд хүн хамгийн өөрөөрөө байдаг штэ. Би бол ер нь бол тийм найз нөхдийнхээ хажууд байхдаа хамгийн галзуун. Хамгийн тийм одоо юу гэдэг тийм тэнгууд хүмүүс наваг ерөөсөн мэддгээр одоо чинь та дурыг нэвтрүүлэлт орохдоо танаас нэг цаанаасаа нэг жоохон жирэхэд их ингэж яриадсан штэ. Хүмүүс наваг нэг тийм хүүтэн төрхтэй юм шиг хард юм шиг. Гүү штэ хаа. Гүй хаа нэг хүн зүнээс олж байгаа. Чи тэгж. Тэг яах вэ би тэгээд гүй хаа ягаад зүгээр ингэж нэг тийм цаанаа нэг жоохон ингэж жирэхэд да тэгээл дээ. Гүй нэг юм байгаа байдал та ингэж гоё яриад ингүүлээс гоё гахгүй гоё тий. Зүгээр ингэ дугаа ахаараа юу гэсэн. Дугаа ахаараа ингээл нэг юм дугаагаар нь баха хөмсгөн жах ингээл. Яа Энэ улаан 3 шар дотор өөр төрлийн 3 кино байгаа. За. За эхлээд киногоо сонгочих. За аль нэг заачаа тийм. За алсан юм чинь чамайг сонгоё. Яа. Буцаад амьдрал За яа. та киногоо барьж байна. Тэгэнгүүтээ одоо энэ 3 охноос та хамт тоглох партнераа сонгоно. За дахиад тэрийг сонгоё. Ундрал тий. Баяр хүргэе. Баярлаа. За ирээд хамтдаа шаараа хагална уу? Би ер нь яг энэ хэсэгт явах заяа. Хөөе гар оролцоо. Тэрл чаглаа. Юу би дөрөв мэдэхгүй юм чи хэлээг юм чи яаж болох юм. За. Амжилт. Яа. Яр кино. За мэддэг киногоос. Ромео Жюльетта гэнэ. Йоо би бүр яг энэ талаар ярьж ирсэн дээ. За аль хэсгийг вэ гэхээр Йоо яа. Аяма. яана. Энэ гэхдээ кинон биш. Жүжигэн. Жүжигэн. За тоглох хэсгийг Яа үү. долоо нэр яа. Арама. Бүш. Арама. Ой бичихгүй вэ яа. Яах вэ энийг бүрээсээ. За яг дараалалаараа сайхан үгээл тогтсон. Одоо бичлэгээ болоод хоёлаа баг нэг биелдэх юм уу? Биелдэх юм уу? Тэгэл чи хайрын сэтгэл зүгээр. Хайрчлаа мань. Хайрчлаа мань тэр вэ? За чи яам алдсан шүү. Надад хайртай гэвэл би шинээр загалмайлуулъя. Үүнээс хойш би Ромео гэхээ болъё. Хөөе. Харахуугүй юм хүмүүс юм байсан. Ромео. Болно штэ хаа. За тэгээд шууд явчих хамаагүй. За үнэ алей юм боллоо одоо. Тагцмагт. Энд чинь амар нөө бас драмын жүжиг байхгүй тэгэхэд л энэ. Хараач тэжүүлээд байгаа харчаач. За би энд нуух юм байна. За ингээд та бүхэндээ барилгах чинь Жулиета. Горолжин хөмсгтэй Ромео юм ба. Нэвтрүүлэг дууссан шүү дээ. Аха өнөө ребел бол. Зүр дүүн болцонгоо. Хүй болцонгоо яах ч байгаа. Болцонгоо шүнжэнгөө юм ярьж Тий. хараач. Хайрт Жулиета маань. За чи дахиад. Хараач. Хайрт Жулиета маань байна. Инхрээ чиний хаажууд байхсан. Ядаж Бэлич нь болоод инхрийнхэн хазарт чинь хүргэсэн. Аяа. Ромео. Нэр чинь л миний дайсан болохоос
Чи бол чи шүү дээ. Ромео гэдэг нэрээ солиод оронд намайг аваач. За чи амлсан шүү. Хөөе. Харахгүй гүн хэн миний яриг нотор сонсно. Хэрвээ чи зөвшөөрвөл би өөрийгөө шинээр заалмайлуулъя. Би Ромеог ихтгэе болиё. Ганцхан чи л намайг хайрлаач. Ромео. Чи гараад ирээч. Би чамтай уулзмаарай. За тэгвэл хөө яхаа нэвтрүүлэг дээр би яваад очиё. Яа. За энэ стайг хийсэн шүлэгчсэн юу болохоор Би сарыг хэлмээр байсан. оо сарыг за уучлаарай. За За одоо илчих одоо илчих. за одоо илчих. Та өөрөө хэлээч. Би тийм шүү дээ. Тийм за би чи. Хайрт Жулета минь. Чи надад итгэхгүй бол би чамд хайртай гэдгээ ариун сараар хандгаалъя. Хөөе. Сараар битгий хандгаал. Сар чинь очих газраа байнга өөрчлөлтий. Тэрэн шиг чиний ч гэсэн сэтгэл өөрчлөгдчихвэл яах юм? Чинчаа. Орооч орооч. Ороо. Бид нар бол одоо ингээд нэг одоо үеийн төлөөллүүд шүү дээ. А тэгвэл таны үед буюу одоо нэг 2005-аас Таны одоо сүлдээ байх үе. Каул зүгээр одоо юм төлөөл биш үү. За тэгээд тийм ээ. За. Гэхдээ одоо биднийг суйстай үед Тийм ойлгочихно. За тэгээд миний тэр үеийн суйс ер нь ямар хуу байсан бэ? Та тэр талаар гоё юм шүү дээ. би зүгээр тэгж боддیں۔ Одоо тэгтээ хүн болгоны өөрийн үеийг нэг гоё санагддаг. Одоо тэр амар гоё төвчсөн л байгаа л та. Тэгтээ бидний үеийг одоо би бол бас л одоо бус үеийнхэн уучлаарай. Бидний үеийг яг миний сурсан тэр үед бол хамгийн гоё үе байсан гэж би бүр 100% итгэлтэй хэлж чадна. Яа тэгэхээр одоо энийг гоё жишээгээр би тайлбарлая. Халагдсан сэрэгт байсан тэр одоо хуучны зэргүүд 3 жилээр 2 жилээр 1 жилээр маш их бахархдаг шүү дээ. Та нарыг мэдхүү. Мэднэ. Та нарыг мэдхүү. Мэднэ. Сэрэгт байсан тэр он жаваа тэр 1 жилээр маш их бахархдаг. А гэхдээ тэнд сайхан байсан үгүй л үгүй. Хүүтэн шин харуулт гараад те үрлийн үдэнд унтж яхад 3-4 цаг дүүрээр чөлөн зур хооронд босоод бүгд л тэнд зовлон үзэж байгаа. А гэхдээ тэнд чи яг цугтаа зовлон үзсэн хүмүүс хамгийн азаргалтай байдаг. Халагдсан зэргүүд яг тэр үе хамгийн хайрладаг байвал тийм байдаг байхгүй юу? А тэр шиг яг бидний үед суйс бас хамгийн их диграмтай, хамгийн их одоо тийм одоо ёс дэг жайг одоо юу гэдэг ах нарыгаа хөндлөх наанууд тийм үед хамгийн их байсан. Одоо чинь яг за бид нар болтой хүнтэй болцохдоо ч юм уу одоо бол бүх юм нээлттэй айгу гоё болсон шүү дээ. Таныг ер нь 10 жил байхад ч юм уу оюутан байхад ер нь бол яаж эмэгтэй хүнтэй болцдог байсан бэ? Ерөөсөө л тэр яг одоо та нар яг энэ ялгааг гарч байгаа. Яг энэ бол авир гоё заяа. Би одоо чинь яг анх болцохдоо ерөөсөө л талбай хонхон дээр гэж л яа нөр тэгж утас шүрмэс байхгүй заяа. Одоо зөвхөн миний үеийн гоё мэдэндээ одоо FM 107.5 дээр өдрөлх завгаа залуунаас гэж FM нэвтрүүлэг явдаг заяа. За. Сонлоо дотоо өдөр болгоны 10 цагт оройн 10 цагт явдаг заяа. Тэргээр л хүнтэй танилцах боломжтой байлаа шүү. Фемер тийм. Тэр үед гар утас гэж байхгүй. За өсрөл 33 10 дөнгөж гарч исэн үе заяа. Тэрнээс ч Siemens-ийн утас гараал нэг яста боломжтой нэг юм том Siemens утас барьдаг гэсэн. Тэр үед гэрийн утас гэдэг чинь зөвхөн жинхэнэ мод байсан заяа. Гэртээ утас тавиулахын тулд одоо яг та нарын үеийн одоо хайр дурлал та шатсан хүмүүс гэртээ утас тавиул аав ээжигээ гуйдаг тийм л байсан. Тэгээ би гэртээ ямар ч утастай болоод тэгээ тэр FM нэвтрүүлгийг хүлээдэг заяа. Тэгэн бол хөтлөгч өдөрлөг завгаа залуунаас нэвтрүүлгийг хэлээ. За ингээд ихний олбогч сав. Тэнгууд ирэх эмэгтэйчүүд ярихыг эрэгтэйчүүд нь хүлээдэг, эрэгтэйчүүд ярихыг эмэгтэйчүүд нь хүлээдэг. Тэнд яг бүх зүрх сэтгэлээсээ ярьдаг. Яа тэгэхээр бидэрт алдах хэрэг байхгүй, тэнд нэг тоглоом болгох хэрэг байхгүй. Уулзъя гэл орой 6 цагт талбай хонхон дээр уулзъя гэсэн бол бид нар ерөөсө 30 10 минут хоцорч болохгүй тийм үе байхгүй юу?
Заавал 30 минутын өмнө очдог тийм хариуцлагатай. 13 23 5 гэсэн кодтой сурдагийн дугаарыг авъя гэж ярьдаг зөө хамгийн тийм байсан байхгүй. Одоо гоё тэгэл яриад байна уу тэгэл тэр сурдаг гэдэг охины дугаарыг авъя гэж тамвал тэгэл заавал тэг залгаж авдаг тэр терапи нарийн өндөрч үдэ мэдгүй. Тэгэл тэгэл бас нууцаа асуун шүтлэгч энэ сурдагийн дугаарыг надаас өрхөөр олон авсан байна. Өөр нь авч руу нөө тоохгүй сте манай зарчаас тэгэл Тэгэхээр жаахан ингээд хоёр талаасаа ингээд зөвхөн хоолоогоор танилцсан хоёр ирж байгаа зү. Хувцаа сайн ярилцсан. Йоо. Би тийм хувцастай байна. Тэгсэн байна. Нэг жил гарч тэгэхгүй бол юу юм. Тэгээд нүдээс хэрэгтэл харна шүү дээ. Энд ч муу юм болоог өөдс нь инээд нэг юм. Биш юм байна. Энэ бол байсан болмоо гэж бодож байгаа. Хамгийн ихний үйлдэл бол талбай дээр зураг авах гэсэн. Хамгийн тэмдэг нь одоо гэрт 2 3 тийм зураг байдаг зэ. Дахаа юу ч хийж явдгийг бурхан. Амар гээс ингээ ойртой тэгээ зогссон чи зураг чинь ингээ араа нэртэй тэрээд байдаг. Ингээ яар гэж авахсан нэг тийм 2 3 зураг байдсан надаа. Тэгээ зураг авахснаа нилээн хүлээ. Тэгээ зураг нь угаалт тийг хүлээж 30 ч мэд болдог. Тэгээ тэр харандаа юм арайлаа тийм. Дараагийн хөөрхөн болонлоо гарыг хөөрхөн болонлоога. Энэ болохоор ахаа та тэр харж байгаа шүү дээ, тэнд дартсан шүү дээ. За. Тийшээ та 3 шидээд тэгээд танд асуулт тэгээд шийтгэл байгаа. За. За тэгээд та энийг бас дахиад тоглох партнероо сонгоно. Гэхдээ энийг бол би удирдах явах юм байгаамаа. Би чам сонгомоор хэ. За окей би шид даарч ч юм уу. Тэгээд одоо партнероо сонгоч. ээлжилж шийднэ. Эхлээд үү? Та энэ 3 хөөрхөн үзэсгэлэнтэй октоудаас минь нэгийг сонгоно уу? За номер бол угаасаа надтай нэг клипийн тоглолцсон. Ер нь бол хандсан юм шиг л. Баяр үргээ чи сонгогдлээ. Чи сонгогдлаа. За. Би сайн ом. Энэ зураас нассан шүү дээ. Зөв. За. Чү. Тав. Энд одоо нэг хүний нэр байгаа юм байна л да. Ягаан өнгөтэй юм чинь. Энэ хин? Энэ. Наа. Үгүй. За Жими, намын гэрэл танд зориулж бэлгэлнэ. Оо, зингээ за. Авъя. За. Та хоёр гоё, маш гоё. Гай дэмсчих үү? Оо, ямар хөөрхөн бэлэг вэ? За баярлаа. Яа надад байхгүй. Хоёр. Наач шийтгэл юу? Шийтгэл. Шийтгэл бас бэлэг байгаа юм шүү дээ. Сколын доолох гэх. Яа, сайхан аялаач тий. За, намын эрдэн та сайхан айдууны мэдлэгээ барина уу? Би угаасаа ганц тохиолын доо мэднэ. Сармосны чин дээр байна. Батгшаа. Мэлмэс минь борашиж би чамайга амсумсагны чин номер татгшаа. Гоныг минь Солонгорч би чамайга сэтгэлээсээ нисэхсээ. Биш ямар солгоо юм аа. Би бол асуудал дахиад 5 авчлаа. Хэдэ? Нэг. Энэ шийтгэл. За энэ Байг бас. Хэрвээ гэрт чинь гал гараад ганцхан зүйл авч гарах боломж байвал юу авч гарах вэ? Маа гэрт чинь тийм үү? За гэрт юу байгаа вэ? Тэрийг авахгүй. За тэр үлдэг. Ганц л юм авч гарна тий. Тийм. Та хамгийн үнэтэйцтэй нүү. За би нэг буудан амар хайртахгүй буудан авч гараа. Хатаа шатаад өгч штэ. Ягаад? Нүгсэн буудагаа дийлэхгүй. Дийлэхгүй бас ярих юм байна тий. Хөл хөнгөл юм аа. Амьдралтай хэрэгтэй штэ. Та тэгээд гараал гэр. Оо зурагтаа аваа гарч. Тийм штэ бас тийм Зурагтаа аваа гарч. За дараагийнх нь За одоо асуулт ч одоо шийдэлтэй за. Оо гоё юм. Хэд вэ 8 уу? 18. миний ах хатман кинон дээрх шиг би зайлаад өгье гэж орилох.
За яг гинэх гүр гоё. Би талаад өгье. Ой ихтэй ууцсан. Танд нэг гоё юм та нэг гоё юм онотгооч. Угаасаа Үзэн яддаг хүний нэр. ямар хогийн асуу. Үзэн яддаг хүний нэр. Бодлоо ярихгүй шахаа. Би амлсан. Би үзэн яддаг хүн чи үлээ. Би нэг хүн үзэн яддаг юм аа. Чаа хин гэдэг лээ. За. Тэгээд Сая яг үнэлүү төглөө шүү. за цоо гэдэг нэг хүн байсан. Сонир могоз. Цоо. Тэ. Жинхэнэ нэр юм. Тийм жинхэнэ миний мэдэх нэр нь л цоо. Зохиогоогүй. Цоо. Яа тэгэхээр миний нэг хүн хайртай хүний гомдоос очирсан. За Одоо би чамд дургүй цоо. би чамд дургу шүү. Чамд шийд дургу шүү. Танд дургу шүү. Ах дургу бол би ч гэсэн дургу. Бичиг. Арай холбоотой байна. Биш 6 юм. Твирк хийх ёо. Хаяг 2. За чи ихлээд хий. Ядаж би харж иж дараа нь хийгээд. Би твирк хийж чадахгүй шүү дээ. Тэгсэн ахтааж мацаагаа төгөө харна шүү. Хоол ихгүй мө гэхгүй. Яа. Ямар тэмих юм. Инхээ. Би болид хүнийг удаач. Үгүй. Зүр ингэж. За басна. Хатаад ч ингэж хийхгүй шүү. Та яг хийдэг гэж юм. Би хараа яадаг юм. Би мэдхгүй шүү дээ болно. За. Тэнк юм за. Ингээ бүсө бонс. Тэгээ таазараа маа. Зөө. Би чадахгүй шүү. Та миний гаранд ингээ бүрэн дээр гараад Та ингээ хамтаач. За. Яа. Зүгт. Айд бороо. I'm sexy and I know it. Энэ хэцүү байна. Эмэгтэй хүний л хийдэг ажил. Хоёр. Дараагийн болно. Дахиад би хөтлөн. Чи энэ дундаас арай сайн хөтэлдэг юм байна тий. Би бэлдсэн юм аа. За. За хаа одоо ингэн. Тэгээд 2 баг болж байгаад би эндээс дууны үг явуулна. Тэр дууг ирж таана. Ямар дуу вэ гэдгийг алдах юм бол шийтгэлтэй. Өөдөөс чинь ямар нэг юм үлээх болно. За. Билнэ. Хоёлоо. За одоо хоёлоо. Хамгийн ихний дуу Би салмааргүй байсан ч хармааргүй байдаг. Толгой гудаасан ч бүрхэг тэнгэр рүү хармааргүй байдаг. Тойрон замааны чамайг хайрлахыг сурмааргүй байдаг. Урмаар тижээдэг инээсэн зургийг чинь урмааргүй байдаг. Чи сайн бодож үзсэн үү? Би чамд зайлшгүй үгүй. Эндээс холдос чамайг хүлээх үү? Чи лав намайг хүлээхгүй. За 5 4 3 2 1 за. Юу гэж эхэллээ? За шууд дуулчих юу. За би салмааргүй байсан ч хармааргүй байдаг. Толгой гудаасан ч бүрхэг тэнгэр рүү хармааргүй байдаг. Тариу замаар би чамайг хариулахыг сурмааргүй байдаг. Ормартж байсан ч инээсэн зургийг чинь хармааргүй байдаг. Тасуу юу ч гэсэн хойлоо дуулах Би сайн дуу бүр огт мэдгүй шүү дээ. зүгээр хаа энэ сүүлийн Баян би мэдгүй. Бид нөө уун анаг л галхадаг шүү. За гурлаа зүгээр цацмаа. үгүй хойлоо чаднаа. Юу гэж хэлж илээ. Чадахгүй. Юу ийм ой. Хармааргүй байдаг, салмааргүй байд. За мэдгүй юм. Ормаар тийж Урмаар тийж би чамайг хайрлах чи намайг. За дараагийн дуу. Билнэ.
Биеийг ээжийн их охин сэтгэл алдарчаад энерги Болоогүй. ядаж хоошин сонсгойгоо тэгсэн. Яа энэ Би чи. өөрийн сахиусан тэнгэрээ олсон юм шиг байна. Нэрнтэй гэдэгт найз мэдэгдэгэ. За 5 4 3 2 1. Яа, яваас энэ дээгүүр идэх юм байна. За Ээжийн ирэх охин сэтгэл алдарчхан энсэлэх дүрхий харахгүй болчихгүй. одоо хий. Ээжийн охин сэтгэл алдарчхан энсэлэх дүрхий харахгүй болчихгүй. Амьдрал өөр асуудалтай. За одоо нэг юм. А чи бас болох юм байна те? За дооц. Сонсгүй болчихгүй. Ёри сай хүсэн тэнгэрээ олсон юм шиг байна. Гэл болооч та гэл. Үлээ. Үлээ. Лав. Юу яасан? За энэ дууны ард. Биний ээжийн ирэх охин сэтгэл алдарчхан эмсэлэх төрхий харахгүй болчихгүй. Ялдам хоолойгийн сонсгүй болдисгүй. Ёри сай хүсэн тэнгэрээ олсон юм шиг байна. Чамд дурлсан сэтгэлээрээ баян залуу намайг ойлгоорой. Ирэх учраас би бүгдийг хий. Амьдрал өөрөө асуудалтай аргыг олж чадваа. Өөрийн зэдэлдэг нэгдэлтэй гэдэг найзан нийтэгдээ. Ардмэн аз чаргад орхон байна. Ардмэн харандагдаг тэтгэрээ хөөрхөн нүдийг чинь нулимс унгаахгүй. Охин минь надад итгэе. Яа. За манай хожигч хоёр. Йоо. Цаашаа дахиад хэл. Өөр Монгол гэдэг нь үе гарч ирж байна. Хожигч хоёр юм байна. Хожигдсан хоёр одоо шийтгэлээ биелүүлнэ. Энэ перцэнд сайхан эрзэн чихэд үрж байгаа сайхан эзчих. За. Наа хоёлын нэг. Хүний мууд дурлаа. Би барьж н өөртөө аваад одоо бүрээд идэх юм байна шүү дээ. Йоо. Сайн дур. Наал харуул тэгээд энийг бас харуулаараа яг хэрэг. Гой чихээ. Татар гадаргуу. За зэрэг яа юу. Өнөөдөр миний жоох яндаагүй өдөр юм Орчсон уу? юм. Амар персэн дуртай хоёр авах. Бүр амар дүрээд байна. За. Жан. Нүрэл авахгүй. Би өмнөөс нь амтлаад амааш яраж ороод. За таны хамгийн дуртай дуучин юу вэ? Таны
гоё дуртай дуугаар нэвтрүүлгээд байна. Энсэг хамтлагийн I promise you гэдэг дуу байдаг хгүй юу? Дөрүүлээ сонсч үзье. Тэр дууг манай үеийнхэн бол ер нь бол амар гоё дуу. За тэрэн дээр Justin Timberlake-ийн орж ирж байгаа хэсэг нь Justin Timberlake хамтлагийн ахлагч байсан. Яг тэр орж ирж байгаа хэсэг нь угаасаа л хамтлаг дотрооч бүр топ. Би одоо жахтаа жоо ойр зогс дуусгах гэж байна. Цаашаа. За хаа ингээд манай нэвтрүүлэгт ирж оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд энэ Монгол Чандан гэдэг замганы брэнд байгаа. Тэгээд баярлалаа гэд бид нар бас нэгж байгаа. За баярлалаа. Энэ хөөрхөн дөрөв охиндоо маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд нь маш их амжилт хүсье. Тэгээд энэ хөө яхаа гэдэг нэвтрүүлэгт өргөцсөн ямар ч ахын бүгдээрээ энэ дөрөв хөөрхөн охины урилгыг хүлээж аваарай. Тэгээд үдсэн хүмүүс маань ямар нэгэн зүйлийг бас бодоод, ойлгоод, бас сайхан хөгжилтөөд, эрг энерги өөртөө цуглуулад, тийм ээ, дархлаагаа дэмжиж бүгдээрээ энэ хүнд хэцүү өвчний үеийг гоё амжилтаа даван туулъя. Та дөрөвтөө маш их баярлалаа. За.